За допингийн асуудал дээр бол тантай санал байна. За үндэсний бүхтээр допинг авах авахгүй гэдэг зүйл ер нь бол бидэд энэ яриагаа болох хэрэгтэй. Авахаас өөр арга байхгүй. Нөгөө их спортоор хичээлж байгаа залуучууд үндэсний бүхээр хичээлхэ болно гэсэн үг. Сая би бас спортын сайттай санс олцоо сууж байхад олон улсын бас ВАДА-гийн холбооны удирдлагуудтай уулзсан юм байна. Сумо шиг үндэсний бүхийг одоо допинггүй болгох зүгээр асуудлыг хөндөж тавихад Монгол улс цаашдаа тэгвэл олон улсын бусад тэмцээн уралдаан дээр цагаан дуган дээр орно шүү, хориглолтонд орно шүү гэдэг зүйлийг анхааруулсан бэл. Бүх одоо уламжлалт улс орнуудын үндэсний бүх спортууд бүгд допингийн шилжилгээнд орж байгаа шүү гэдэг зүйлийг манай одоо сайд бас хэлсэн бэл. Сумо л ганцаараа үлдсэн. Энүүнтэй барьцах хэрэггүй гэдэг зүйлүүдийг өгсөн байна. За дээрэс нь би яг төрийн бас байгууллага байсан уу байгаагүй тэр үеийн нөхцөл байдлыг таач мэдж байгаа. Та бас төрд ажиллаж илсэн. Ковидын үеийн жил наадам зохион байгуулалт бэлтгэлийг явьж исэн. За ингээд нөв наадам энтергээ хөдөлгөөн жагсаал цуглаан гэл. Ер нь бол одоо ковидын дараах нийгмээр л сэтгэл зүйн удаа асуудал тийм докторгүй байсан шүү дээ. Тэгээд энэ зүйлүүд дээр л одоо бас засгийн газрын шийдвэр гарсан. Би засгийн газрын шийдвэрийг ойлгож байна, хүндэтгэж байна. Тэр цаг үе дээр би засгийн газарч байсан. Засгийн газрын төвшний одоо яамд нь ажиллаж исэн учраас ойлгож байна. Гэхдээ шизрэг шүнэ энэ төрийн бас хууль гарцсан байхгүй да. 22 оны үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлээр энэ асуудлыг шийдвэрлэеч гэдэг зүйлийг л хуульчлаад өгсөн. Засгийн газрын тогтоол одоо хууль хоёрын ирэмб гэдэг юм уу аль нь одоо хүчинтэй дээд ирэмб юм бэ гэж хуулиа л бид нар ярьж байна. Тэгэхээр нэгэнт энэ асуудлыг хуулийн өрөөнд шийдвэрлэе гэдэг зүйлийг бас тухайн үеийн парламент үндэсний их баяр наадмын хуулийг дагаж мөрдөх шинжсэн найруулгыг батлахтаа дагаж мөрдөх журмын зохицуулалтаар хийцсэн юм а. Бүхий холбооноос нь энэ асуудлыг хэрэгжүүлээч гэдэг зүйлийг бүгчүүд нь тавьд юм байна. За би таны нэг тэр тодруулахдаа бас ойлгож байна. Понцгийн Сухат гард агснан одоо байгаа. Тэгэхдээ энэ хүн бол одоо бас яг амьд ахуй сэрүүндээ тэр өргөдлөн цагаан дээр ингээ байдаг чи одоо үрч шийдэгдэг үе юм хариутай л байж идэг. Ийм л зүйл. Яг энэ үрээндээ л энэ асуудлыг одоо онцгойлон бас шийдэж ийм зүйл байсан шүү. Тэгээд би бас яг таны хэлж байгаа зүйлүүдийг ойлгож байна. Засгийн газар шийдсэн, засгийн газрын дараа хууль тогтоох. Бид чи парламентын засагтаа шүү дээ. Хуулиараа энэ асуудлыг Монгол бүхий холбооны саналыг үндэслэх эрх буй этгээд шийдвэрлэх гэсэн. Эрх буй этгээд нь хэн гэдгээ тодорхой босоогоод учраас энэ дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжихгүй өнөөдөр бид бас за шийдвэрийг шин тодруулъя.